За бид нар арга хэмжээ түүхэн хүмүүсийн Монгол улсад бас хийж бүтээгдэхтэй хийж бүтээж энэ улс орныг өнөөдөр ирэхэд хүргэж ирсэн түүхэн хүмүүсийг анхаарах нь бол зүйтэй. Төсөл санаачлагчийн төслийг тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ цаашдаа бид нар анхаарах ёстой зүйл юу гэхээр бидэнд үлдээсэн өв бидний хадгалж тээж явж явах ёстой үнд зүйл зарчим энэ хүмүүсээс үлдсэн зүйлийг илүү тод томрон болгож өгдөг. Энэ агуулгын чиглэлд нь илүү их анхаарч авахгүй болохгүй байгаа юм аа. Иргэний зориг ногоо намын хувьд Санжаа Сүрэнгийн зоригийн үзэл санаа үнд зүйлийг тээж явдаг дамаа гэдгээд байнга илэрхийлж байгаа. Өнөөдөр хүртэл тэр үний харамсалтайгаар амнасаа алдсан хэрэг илрээгүй байгаа. Тэгэхээр энэ тодорхой түүхэн хүмүүсийг бүдгрүүлэх, мартагдуулах нь тухайн цаг үед бий болж ирсэн үзэл санаа, үнд зүйлийг илэрхийлэгч, манлайлагч тээж явж ирсэн тэр ноён нуруу болж ирсэн хүмүүсийг мартагдуулах нь өөрөө тэр үзэл санааснаас зүгтах, урвах, өөр үйлдэл хийх ийм нөхцөл байдлыг бий болгодог. Тийм учраас миний хувьд энэхүү тогтоолын төслийг дэмжиж байгаа утгаа ингэж илэрхийлж байна. Баярлалаа. За гишүүд үгэл дуслаа. Одоо байнгын хорооны саналаар Жамсрангийн самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих талаар санал хураалтыг явуулнаа. За эрс зүртгэлийн нэг санал хураалт явуул. За болохоор байгаа юм да. За санал хураалт 1 Жамсрангийн самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. Санал хураалт. (57.9%-ээр) тогтоолын төсөл дэмжигдлээ. Жамсрангийн самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Далаанбат 2 Энэ байнгын хороо засгийн газар энэ чиг ер нь ийм зүйлүүдийг цаашид яах юм бэ? Ингээд нэг нэгээрээ тогтоолын төсөл санаачлаад оруулж ирдэг байх юм уу? Энэ чиглэлүүд дээр ямар зүйл дээр яаж анхаарч явах хэвтэй? Энийг нэг жоохон бодож гаргаж авахгүй бол яаж шийддэг байх юм бэ гэдгийг л байнгын хорооноос гэсэн. За Сүхбаатарын Эрдэнэ улс гишүүн хариулт өгье. За гишүүнд баярлалаа. Ер нь бид олон улсын бас туршлагыг бас энэ дээр судалсан байгаа. Ардтал нь бас хавсарсан байгаа. Зарим улсууд бол энэ төр нийгмийн зүтгэлтэн буюу эстетизм гэж хэлдэг. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр хүмүүсийн ойг нь мөнхжүүлэх ийм үйлдэлүүдийг дэлхийн ямар ч улс орнууд хийдэг. За самбуугийн хувьд яагаад ийм онцгой улсын хурлын тогтоолын түвшинд яригдсан бэ гэхээр энэ хүн өөрөө одоо 1972 оны хүртэл 18 жилийн турш ардын хурлын тэргүүлэгчдийн дараагаар ажилласан буюу одоогийн энэ ардын хурлын спикерийн их хурлын Монгол Улсын их хурлын даргатай дүүцхүүц энэ ажлыг 18 жил хийсэн учраас Монголын парламент бас энэ хүндэтгэл үзүүлж энэ одоо тогтоол засгийн газар чиглэл өгсөн тогтоолыг гаргах талаар бас бид нар ингээд судалгаа хийсэн. Ингээд боломжтой гэж үзсэн учраас энэ орж ирж байгаамаа
Өөрөөр хэлбэл нөгөө тохиолдлын юм уу одоо байнга л одоо ийм хэн нэгэн хүнийг мөнхжүүлэх зорилгоор орж ирж байгаа асуудлаас яагаад ялгаатай вэ гэхлээр энэ одоо их хурлын дараагаар 18 жил ажиллаж ирсэн гэдэг онцлог байгаа. Бусад улсуудын одоо Английн ч гэдэг юм уу, Америкийн дээд доо танхимч гэдэг юм уу, за ингээд Шинэ Зеланд ч гэдэг юм уу, бусад иймэрхүү одоо ижилхэн одоо парламентын засаглалтай болон зарим ерөнхийлөгчийн засаглалтай улсууд ч гэсэн бас энэ статсмений төвшөнд үнэлэгдсэн хүндлэгдсэн хүмүүстээ ингэж ач холбогдол өгдөг байгаа. Тэгэхээр энэ зарчмыг бас Монгол ч гэсэн бас авч явна. Ер нь бол бид нар 1990 оноос хойших түүх, эсвэл 1921 11 оноос хойших түүх гэж Монголын түүхийг олон хуваахаас илүүтэйгээр энэ түүхийн эдрэтэ нухчаанд Монголын төлөө зүрх сэтгэлээ зориулж байсан эдгээр хүмүүсийг бас санан дурсаж хүндэтгэж байх, тэдний сайн талуудыг нь хойч үедээ өвлүүлэх нь бол том ач холбогдолтой байгаа. Зарим үг байдаг шүү дээ. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай эднэр гэд хэлмэгдүүлсдийн жилүүдийн үг байдаг. Бид нар тийм учраас бол өнгөрсөн үеэ ямар нэгэн үзэл бодол тухайн үед социализм байсан уу, коммунизм байсан уу, ардчлал байсан уу үл хамаарч Монгол төрийн алтан аргамж бол Монгол төрдөө үнэлэгдэх ёстой хүмүүстэй хүндэтгэл үзүүлж явах ёстой гэсэн зарчим явж байгаамаа. Баярлалаа.